Замын хажууд торон үзэгдэх тэрэлжийн 100 мод орчимд Ойрдын 3 түмэн баатар Манжийн 20 түмэн их зэргийн өдөөс эрслэн тэмцсэн их тулаан 1696 онд болсон түүхтэй. Элс ширхэг-ширхэгээр нүүхтэн элгэн хатад 100 элхэдэн галдан бошигт хаан Ойрд Монголын баатруудын уухайн төрлөгийг тэн авчирч сонсон. Туулгод тахирлан урсгатан махир номаран харавсаар хаан нөхрөн аварч алтан амин алдсан Ану хатны зоригт түүхийг өгүүлнэ. 1696 онд Парис твлэгдсэн сонинд Чингис хаанаас хойших Төв Азийн шатрын хөлөг дээрх Монголын хамгийн том улс төрийн тоглогч галдан Манжид ялагдлаа гэж бичжээ. Ойрдын цэрэг тэгэхэд авуу хүчинд зохицсон хэдий боловч тэдний алтан аян талаар өнгөрөөгүй юм. Энэ тулаанаас хойш Монгол туурхны сүүлчийн голомт 100 гарын тусгаар давтанлыг бүтэн 60-ны туршид хадгалж хамгаалж чадсан билээ. Галдан хааны Эрдэм ухаан, эр зориг, махир ном тахир сэлмээр тулж байгуулсан 100 гарын хаан тулс Төв Азид өнөөгийн Монгол улсынхаас өргөн удам нутгийг эзэгнэн оршиж байлаа. Бошигт хаан 4 айрдын чуулганы тогтцыг эвдэн 1 гарын дор зангидсан түүхтэй юм. Цорсын Эрдэнэбаатар хун тайжийн 6 дахь хөвөн галдан 17 дугаар жарны хөхмодон бичин жил аргын 1644 онд Эрчис мөрний хөвөнөнд төрсөн нь хожим Монгол Төв Азийн түүхэнд улмөрөн тамгалан үлдээсэн 100 гарын хаан болох хувь зохиолын эзэн байлаа. Хөвөнийг мэндэлсэн тэр жил Бээжин гэзлэн авч Хятад орныг захиран хүчрхэгжсэн Умард зүгийн нүүдэлчин угсаат манж нартай насан эцэс болтлон тэмцэх хувь тавилан бас угтаж байлаа. Төвдийн том хийдийн нэрийг хөвөнд хайрлжээ. Манчин Эрдэнэ 5 дугаар Далай ламын дэргэд шавлан сууж Ойрдын зайвандд намхай жамцаас номын авшиг хүртэх хутагт хувилгаан төрлөө. Эхээс мэндэлсэн өдөр нь 5 өнгийн солонго татсан. Хаст шавлан суухаар явах замд нь 9 лам учран эсэн тайшийн илдийг өргөн барьсан гэх зэрэг домог түүх Эрчис мөрөн Алтайн аруур Алшаагийн тал нутаг алс ижил мөрний газар хүртэл үеэс үед дамжсан домог болж содор түүхэнд бичигдэн үлджээ. Галдан бошигт 17 дугаар зууны 2 дугаар хагасд Монголын өндөрлөгт улс төр, цэрэг дайн, шишин, соёлын маш идэвхтэй үйл ажиллагаа явуулсан түүхэн үе юм аа. Ойрд төмнөөс төрсэн Монголын нэр төртэй улс төрч одоо онцгой тийм зүтгэлтэн хүн. Галдан болон Монгол төдийгүй Төв Азийн түүхэнд тодорхой уул мөрөө үлдээсэн улс төрийн зүтгэлтэн байгаа. Галдан бээр Далай ламтны дэргэд шавлан суухдаа хожим төвдийн дээд эрхийг атгсан дэрсид санжаа жамцтай дотнчлон нөхөрлөж сэлэм жадаар тулалдах урлаг эзэмшин их үйлсийг бүтээх хувилгаан лам хэмээгдэн сүсэгтэн олны бишрэл хүндлэлийг ихээр төрүүлэх болсон байна. Галдангийн өвөг дээдс нь Дув Сохроос эхлээд Хуухай даяу, Эсэн хаан, Отгочин Баатар гээд тодорхой нэр бүхий түүхэн хүмүүсийн одоо удан байгаа. Түүний эцэг Отгочин Баатар нь төр байх бүш хаан одоо төвдөд шарын шашин дөрөйтгöd Далай ламд дэмжлэг үзүүлэх зорилгоор Хөхнүүрийн зүг тулаан байлдаанд амжилттай оролцсон учраас Далай ламаас түнд Эрдэнэ цолыг хайрлаж тэр үеэс хойш түүхэнд Эрдэнэбаатар хун тай чимээ нэрлэгдэх болсон билээ. Галданг цастын орнон шавлан сууж явах үед нэгэн ихийн хөвлийгээс зулай даран төрсөн ах сэнгэн эцгийн орыг залган цорсыг захирч байлаа. Уган цэцэн тайш анх дугаар хөвгүн мон боловч харь угсаат хатнаас төрсөн тул 5 дугаар хөвгүн сэнгэд ор залгуулахыг Эрдэнэбаатар хун тайж гэрээсэлсэн байж. Сэнгэ Орос манж нартай элч солилцсон найртай харилцаж төрийн хэргийг эргэлэн явуулж байлаа.
төвдийн томоохон хийдийн хамбламаар одоо урагдаж залагдах гэж байсан тэр түүхэн одоо цаг хугацаанд бол ойрдоос дуудлага ирж ингэж нутаг буцах одоо болсон. Тэгээ Галдангийн одоо хүүхэд байх тэр идэр залуу насны үедээ бол бас тодорхой хугацаагаар зүүн гарт ирж өөрийн одоо шашин ном сүсгтнийхээ хувьар зүүн гарт ирж зүүн гарын олонтой уулзаж сүм хэд байгуулж исэн тухай бол мэдээ бол байдаг. Түгээрч болохгүй бас одоо тэр хэсэг хугацаанд ойртод ирээд байхдаа Синг ахыхаа үйл ажиллагааг дэмжиж Оросын одоо эрх баригчдтай харилцаж исэн цагт харилцааны бичгүүд нь бол хаант Оросын одоо архивд хадгалагдсан үлдсэн байт юм аа. Хэрэгис хатан Дарибалжигаас төрсөн цэцэн зодов нар Цорсын хүн тайжийн сэнтийг булан авахар Сэнгийг 1680 онд хорлон алжээ. Түүхэнд аргад хатан хэмээн нэршсэн Юмага хатан үрээн алдсан уй гашуугаан хатамжлан цастын оронд сууга үлдсэн ганц хүү Галдан хаан зоржээ. Өрх гэрээ толох багна. Хоёр хүүгээс минь ганцхан чи надад үлдээ. Далайлам дэрсэд санжаа жамснарт Галдан шиг итгэлтэй, хүчтэй, номтой хүн дөрвөн ордыг нэгтэн өөрсдийн захиран засагласан хошуудын гүш хааны угсааг сулруулах, шашныг мандуулах, төвдийг хамгаалахад ихэд тус хэрэг болно хэмээн дэмжсэн байна. Галдан аргын тооллын 1671 онд 27 насны сүүлэр дээрэн Цорсын хүн тайжийн сэнтид залран ануг хатан болгон авчээ. Энэ нь бол бас Монгол уламжлалаар одоо өөрийн улсын хүчин дэмжлэгийг одоо алдахгүй байх мөн ээжийн зөвлснөөр авсан ч гэж одоо зарим түүхийн сурвалжид бичсэн байдаг. Ягаад гэхээр тухайн үед Очир Цэцэн хаан бол ойрдын чуулганд дарга байсан. Ойрдууд өвөр зураан газар нутаг мал хөрөнгөн булаалдан хагарч бутарч байлаа. Дөрвөн ойрдыг нэгэн гарын дор захирах Галдангийн бодлого хатам эцэг Очир Цэцэн нарын уламжлалт чуулганы дэг ёсыг хэвээр хадгалах хүсэл гал ус адил харшиллаа. Ойрд түмэн хатам хөргөн хоёр эрт мисийг харшуулах нь тэрэ. Тэгэхээр энэ үед их олон жижиг хан тус ванлаг төшмөг босоод байгуулагдаж тэр хүрээнд баруун монголчууд өөрөөр хэлбэл ойрдууд ойрдын холбооны улс гэж байснаа Цорсын хаан тус болж ингэж зохион байгуулагдсан учиртай юм. За энэ чуулган системийг бол зүүн гарт эвдсэн хүн бол Галдан бошигт юм байна. Галдан бошигт олон санаа тэр үед жишээ авах зүйлүүд гарсан байхаа. Яагаад гэвэл 1642 онд хөхнөөрөөр төвлөсөн төвдийн хошуудын хаант улс за ижил мөрөн суусан ойрдуудын 1654 онд бол байгуулсан Торгууд хаант улс гэдэг бие даасан хаант улсууд хаант улсын загвар бол чуулганы загвараас энэ чуулганы байдлаас илүү гэдгийг Галдан бошигт анзаарч чадсан байх. Галдан бошигт Очир Цэцнийг ялсан ч амийн ихэлтрүүлэн бор талд нутаг зан суулгажээ. Хүч чадлан ихэд өсгсөн Галдан 1678 онд зүүн гарын хаан тулсыг байгуулж Эсэн хаанаас хойш дөрвөн ойрод нэгэн гарын дор зангидагдлаа. Галдан бошигт хаан Баян тансаг Бухар, Самарканд, Сайрам зэрэг 1200 гарын хот балгад Дорнод Туркестан,
хасгийн өмнөд талыг эргшээн авч тарья тариулж засаг захиргаагаар шинчилж зэрэг зэвсэг бүтээж сүм хийд бариулж улсын хүч чадлыг зудаатгсан мэлээ. Галдан башигтын богинохон хугацаанд Дорнод Туркестан, Дундад Азийн улс биш нутагт хийсэн дайныг бол судалж одоо сонирхон үздэг. Бас улс орныхоо хүрээг тэлж одоо Турфан, Хамиг, Хөхнуур тэгээд одоо Казакийн газруудын талыг эзэлж ийм том нутаг дэвсгэртэй. За хэдийгээр анх хийсэн Дорнод Туркестан буюу одоо Уугрын бис нутагт хийсэн дайн бол тухайн бис нутгаас хүсэлт ирсний дагуу тэр дайнд оролцсон байгаа. Зүүн гарын одоо Кашгаар, Яркан хотыг бол эзэлж авсан байгаа. Түүний дараагаар бол Дундад Азийн Самар, Бухар хотуудыг эзлэн авах тэр үйл явцсан бол яг энтэйгээ залгаатай нэг зүйлүүд болсон юм аа. Хятадыг нэгэн таанчилсан Манжин арга ухаант хаан гэгддэг эн хамгаалan Монголыг шатлан эзлэхийг зорж байлаа. Манжууд Хятадын эдийн засгийг атгсан тул илдэд давуу хүчтэй боловч дайдах чадвар ихтэй алдангийн зэрэгтэй шууд тулгархаас бэрхшээж ээлж томилон тандах, бэлгэсэлт бичиг загтал солилцох, аргагүй хүлэн зөвшөөрөх худалдаа хийхийн хамт Монголын эсрэг Монголыг торхирах нарийн арга сүүгжилж байлаа. Галдан өмнө зүг тэлж угаа хаант Оростой эв найрыг тогтоохын төлөө арга ухаан сэдсээр байлаа. За Галдан гадаад бодлогын хувьд их мундаг тийм дипломат бодлого явуулж ирсэн ийм хүн. Оростой цэрэг улс төрийн холбоотон болох чиглэлээр Галдангийн явуулж ирсэн бодлого бол ер нь үлгэрлэж болохоо тэр үедээ. За мөн нөгөө талаас хаант Оросын газар нутгийн төрөлд за Манжчин улсын буюу Дайчин улсын төрөмгийлэл үйлсэн юмуд монголчууд хэрхэн гадсан тусгай технологиор авч ирэх гэсэн чухал асуудал байсан. За энэ бодлогын нэг золиос нь бол монголчууд болсон юм аа. Ер нь 17 дугаар зууны 2 дугаар хагас бол Монголын одоо 200 гаруй жил үргэлжилсэн улс төрийн бутралын хамгийн эцсийн шат гэж үзэж болно. За ягаад гэвэл Батмаг Даян хаан хүртэл бол улс төрийн бутрал нэг аястай байсан. Тэр бол их хааны доор сайд нарын хоорондын тэмцэл байсан бол Даян хаанаас хойш бол Алтан ургийн язгууртуудын тэмцэл болж өргөдсөн. За энэ явсаар хагаад 1634 онд бол бид Монголын тусгай тогтнол алдагдаж Лэгдэн хаан нас орж өөр Монгол манжид эзлэгдсэнээр дуусч байгаа. Ийм нутаг дэвсгэртэй их хүчрхэг ийм байсан учраас Манжи хаан хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй байсан. Тэр үеийг л Галдангийн дараа Зэвааруудан хаантай Манжийн хаадууд хил тогтоох асуудлын хэлэлцээр хэд хэдэн удаа хийсэн. Эн хамгаалан хаан өгөхдөө энэ хэлийг заавал тогтоож үзээрэй гэж хэлээд хэрэгс л үлдээгээд өгсөн. Аава илч муу мэдэд иржээ. Түшээд хаан дорж жав аваа гахыг хөнөөж цэргүүдийг энхүүс тэмтэрсэн байна. Түшээд хаан. Амжилаач дөрөв юу гэдэлээ. Тогтож айлт. Түшээд хаанд ч тэр. Танд ч тэр. Тусын эрх ашиг байгаа хэдий ч хамаг Монгол улсын минь эрх ашиг ганцхан бил. Аава. Түшээд хаан манай их зэрэгтэй нийлэх гэж явсан дэгдэх мэрэгэн ахаг хороож тэрний төмтийг олзлон авсан байна. Шүү нэ. Тэд бас дэгдэх мэрэгний хороогоо юу? Сандрум!
хаан халах Монголыг хагалдуулж Монголыг Монгол орны хятадсны эцэст намайг ганцаардуулах гэсэн энэ хамгаалангийн хорон санаа байгааг би мэдж байна. Чүхэн ялтандаа ирэмссэн түшээ таны цэргийг ойд нутгийн гүнлөө орж ирэхээс өмнө би өсч цэргээ өргөх. Хатгаар хоёртайд бүхэлдээ манжи хоол болох босоо. Чи амаад тэрсэн ахыгаа үнэж шилдэг ирсэн хядуулчаад байна. Эртнээс нааш мөрдөж ирсэн 44-2-ын их цаазыг хэн тэрсэллээ? Халах ордын эв нэгцэг би биш. Түшээд хан жагуунд орж явдсан биш үү? Миний ахын амьд үрчээ гэхэд Монгол туурхтны үлгийн нутгийг манжийн хөлт би яавч тахлуулахгүй. Эзэнт түргүй болсон халахыг би зүүн гартаа нэгтгэж хамаг Монгол улсыг байх болно. Өвөрлөснөө тийшээ манжуутаа ороод даачин гэж их даачин ч гэдэг хариун ч гэж хариун улсыг байгуулж Монголыг бүхэлд нь эзэгнэх, эзлэх, эзэмшилдээ авах магадгүй тийм хамтарч улс болж явах гэсэн тийм санаа агуулж зохион байгуулагдсан. Энэ хүрээнд үе шаттайгаар монголчуудыг арга ивээр талдаа татах юм ажиллагаанууд маш хүчтэй хийгдсэн. Энэ үед Монголын тусгай тогтнолын голомт болж үлдсэн ердөөл зүүн гарын хаан тус буюу тэрийг засгал тэргүүлж байсан Галдан хаан. Өвөр Монголын 1636 онд дагуулсан. Улмаар бол яг өвөр Монголд хэрэгжүүлсэн бодлоготой ойролцоо буюу нийт Монгол ноёдыг хооронд нь нэгдрэлцүүлэх, хооронд нь яс хаях, ходрогын харилцаа тогтоох, энийг явандаа улс төрийн бодлого болгох энэ аргаараа халахад мөн хандсан байна уу. Тэгэхээр халах ойрдууд яасангүй л 2-3 арга замыг сонгосноо нэг бол хамтарсан байдлаар хууль цаазын хүрээнд нэгдсэн улсыг байгуулъя гэд 1640 онд алдарч Тарвагтан Улаанбаатар чуулган гэж одоо хууль цаазын хүрээнд холбоот улсын чанарыг агуулсан улс байгуулахыг хичээсэн. Даанч энэ зорилго нь бол цаашдаа яваагүй. Тэгээ энэ одоо түүхэн эдрэтэ үед бол бас энэ Галдан бошигтын одоо үйл ажиллагаа бол энд холбогддог. Зан бадарч тэр Галдан бошигч тэр хоёулаа хальт дарж орё, хоёулаа одоо бууж өгье гэдэг энэ санааг бол баримталж яваагүй ойлгомжтой. Аль нь одоо тухайн үеийн одоо эдрэтэ нөхцөл байдлаас яаж хохирол багтаа авах вэ? Яаж Монгол угсаагаа аварч үлдэх вэ? Яаж учраа олох уу гэдэг дээр бол тийм эзэгтэй нөхцөл байдал үүссэн ийм үе байсан. Эсэн таашаас хойш нэгдээгүй. Энэ дөрвөн ойрдыг нэгэн гард зангидж Бухар, Хэрэгэс, Хасаг, Самаркандыг эргшээлдээ оруулсан хаан авах танд би хүчээ өргөхөөр ирлээ. Галдан хаан ховдын газарт 1688 онд буцан ирж төрсөн ахас Сэнгийн хүү Цэвэн арвданд зэрэг зэвсэг хүнсний нөөц бүхий онд чухал энэхүү төвшиц газрыг тусгайлан даалгасан юм а. Цэвэн арвдан авгадан урган хэрэгээс болж гомдол тэйсэн гэж түүх сурвалжид өвүүлдэг билээ. Галдан бошигтыг халахад ахин одсон хойгоор ойрдын 7 ноёныг талдаан татаад авга ахыгаан гэдрэг буцан ирэхэд нь эрчис ор талын зүг шилдэг зэрэгэн аван одсон байжээ. Цэвэн арвдан салан одож зүүн гарын хүч суларч Галдан ар талгүй болжээ. Өөрийнхөө тэр
одоо их мундаг цагаан удам байна да. Үйл болгоомжсон тэр удмаа нэгдэх талаас гэсэн нэг хэдвэхтэй ажиллагаа явуулж чадаагүй. Тэр тактикийн жижиг алдаанууд хийсэн. Дөө садангийн бас эхнэр хүүхдийн тэр тактикийн жижиг алдаанууд хийсэн. Энэ нь ард талын солирлцсон. Аргын 1690 онд Манжин эн хамгаалan хаан Галдангийн эсрэг их зэрэг хөдөлгөж түүхэнд улхуй голын дайн Улаанбудангийн дан хэмээн тэмдэглэгдсэн их тулаанууд болжээ. Ялангуяа Манжчин улсын түүхийг судлах явцад гарч ирдэг нэг 3 том дайн бий. Нэг нь бол улхуй голын дайн. Одоогийн бол Өвөр Монголын Үзэнчгэн аймгийн нутагт болсон дайн. Энэ дайныг бол Галдан мушигт халахын ноёдуудыг тохинуулах байдлаар явж байгаад үзэмчний өндөд ууглаг одоо хийж тийм байдлаар дайцсан гэж судлаач үздэг бол ташаа зүйл юм байна. Энэ дайныг бол Манжин талаас санаач хэлсэн. Хоёр замаар цэрэг дэвшүүлсэн. Нэг нь Кирлэнгийн чиглэлээр, нэг нь Онгийн голын чиглэлээр. Энэ дайнд бол Галдан мушигт төгс сайхан ялалт хийсэн. 1690 оны 5 дугаар сарын 20 дээр болсон энэ улхуй голын дайн бол Манжид анх удаа тийм цогцолт өгсөн. Тэгээд тэр хатуу хохирол бол Манжийн нэр төрд маш хүнд туссан. Ягаад гэвэл тэнд дагаж орсон Өвөр Монголын олон аймагуд. За дээр нь бол шинээр одоо нэгдэн орохыг хүсэж байгаа халах Монгол аймагуудын хажууд бол үл битэх хандлага гарсан. Дараагийн дайн бол 1690 оны намар 10 сард болсон дайн. Улаанбудан буюу Кишгэтэн аймгийн нутагт болдог энэ дайн бол Бээжингээс их холгүй тийм газар нутаг. За энд болсон дайн бол Галдангийн хувьд том зорилго агуулсан. Инх хамгааллын хувьд зорилго агуулсан. Инх хамгаалал нь энд маш их хүчтэй одоо анхаарал тавьсан. Тэр яаж анхаарал тавьж байгааг бол өөрийнхөө төрсөн ахыг өөрийнхөө том хүүг бол энэ хоёр замын цэргийн жанжинаар томилсон. Тэр Манжин цэргийн хоорондын зөвхөн байр эзэлсэн талбай үндсэндээ 50 гаруй километр байна. Тийм их том хүчийн өмнөөс яагаад энд очив? Нутгийн хүнд очив байлдаг гэдэг. Энэ бол Галдангийн хувьд бол бас нэг алдартай Галдангийн том философи л дээ. Сэтгэлдэн багтаач бас их багын ялгаагүй гэж. Энэ юу гэвэл нэг үсний Галдангийн хувьд бол дайсан байсан гэж. Хилцээрийн ширээн цухтаа бол дайны бэлтгэлтэй байсан. Тэгээ Улаанбуданд бол Галдан бол судлаачид ялагдсан гэж үздэг боловч нөгөө талаараа том ялалт байсан юм аа. Улаанбудангийн дайны дараа төвдийн дэрсид санжаажамц хэдийнэ тэнгэр талсан Далай ламын нэрийг барин Галдан бошигт хааны бодлогод нөлөөлсөөр байлаа. Галдан бошигт өөрийн байгуулсан ховд Улаангом орчмоор төвлөж байсан юм аа. За ховд хотыг 1685 онд Галдан бошигт хаан ховд голын сав анх байгуулсан. За ховд хотын одоо анхны их усвэрийг Галдангийн тарианы суурангаас өсөлтөө гэж үздэг. Намар одоо хаврт бол их хэмжээний одоо ус гардаг. Энэ усны зам газар байсан учраас нөхөө төдийл одоо олон жил оршин тогтнож бол чадаагүй. За ингээд одоо энэ хотыг 1762 онд бол буянт голын одоо ирэг рүү нүүлгсэн. Гэхдээ буянт голын ирэг дээр байгуулсан хотоо бол буянт хот гэж нэрлэж байгаагүй. Ховд хотын одоо хуучин уламжлалыг үндэслээд ховд хот гэсэн нэрээр нь одоо тийшээ шилжүүлэн солгосон. За 18 дугаар зууны үеийн Монголын түүхийн итгэмжид сурвалж болох Галдан тусагчийн Эрдэнэ ирэхэд за ховд хот яагаад одоо буянт голын ирэг рүү нүүсэн тохиолдлыг тодорхой тэмдэглэсэн байгаа. Ховдын одоо хотын хуучин тур усанд излэгдсэн гэж их тодорхой тэмдэглэсэн. Гэхдээ тухайн үед одоо Галдан хааны явуулж байсан шинтгэлийн бодлогын хүрээнд за түүний цэргийн одоо суурингийн хэлбэрээр одоо энд цэргийн тариалан одоо эрхэлж байсан. Монголын нийслэл Улаанбаатар хот анх 1639 онд одоогийн Өвөр Хангай аймгийн бүрд сумын Ширээт цагаан нуур гэдэг газар их суурийг нь тавьсан. Түүнээс хойш 20 гаруй удаа нүүдлээд 1778 онд одоогийн Богд уулын одоо хоримод нүүдлэж ирсэн байдаг. Гэхдээ судлаачид Улаанбаатар хотын үслийг анх одоо шав тавьсан Ширээт цагаан нуурын үеэс нь л одоо авч үздэг. Тийм учраас ховд хотын үслийг бол 1685 онд Галдан бошигт хаан ховд голын савд одоо үүслийн тавьсан үеэс авч үзэх нь зүйтэй юм аа. Ингээд энэ хүрээнд бол Ховд аймгийн иргэдийн төлөөлөлт сурлын тэргүүлэгчдийн бас тогтоол гараад Ховд аймгийн засаг даргын одоо үйл ажиллагааны мөрийн хөтлөлт бол туссан. Ирэх 2015 онд Ховд хот үүсгэн байгуулагдсны 330 жилийн яваг бол бид ёсол төгөлдөр тэмдэглэх гэж байна. Аргын тооллын 1695 онд Галдан халах руу 3 түмэн цэрэгтэй цөмрөн орж
заан тэрэлжид шивэлэн буужээ. Манжин эн хамглан хаан энэ танд 5 жил бэлтгэж өөрийн биеэр удирдан 3 замын 20 түмэн зэрэгтэй халахын нутагт цөмрөн орж ирлээ. Галдан бошигт Оросоос цэрэг зэвсгийн тусламж хүссэн нь Манж Оросын 1689 онд байгуулагдсан Нэрчүүгийн гэрээгээр талар болжээ. Гэтэл Галдангийн тэр хүчрэх байдлыг устгахын тулд Манжийн хаан Оросуудтай тохиролцоод одоо л их гүрнүүдийн хоорондын тохиролцоо Нэрчүүгийн гэрээ гэж 1688 онд эхлээд 89 онд тэр гэрээг байгуулсан. Тэгээ амар хавьд Нэрчинсгийн тосгон гэдэг одоо байж байна л дээ. Амар нэг хөвөөнд тэр их эзлэгдсэн нутаг дэвсгэрээ Оросд өгөөд оронд нь Галдан Оросын харилцааг холдуулах, Галданд Оросоос туслуулахгүй байх, тэр тусмаа цэрэг зэвсгийн тосонд үзүүлэхгүй байх ийм тохиролцоонд хүрсэн улс. 1690 оны Улаанбудангийн дайнаас хойш 1696 оны 100 модны дайн хүртэл манжууд бол үндсэндээ ойрдуудыг ойлгохыг хичээж 5-6 жил дайны бэлтгэл хийж хамгийн эцэст бол 1696 онд манжийн түүхэнд анх удаа хожимын манжийн хаадуудын түүхэнд ч баг ийм тохиолдол давтагдахгүй хаан нь өөрийн биеэр цэрэг өдөрдөж одоо маш их цэргийн хүчийг бэлдэж дайн хийж байгаа юм л. Ингээд Галдан бошигтын цэрэг Манжийн баруун замын цэргийн хооронд заан тэрэлжийн орчим ихэд тулаан эхэллээ. Хүчит тэнцвэргүй тулалдаан туулгол уруудан үргэлжилсээр одоогийн цонжин болдгийн орчим 100 модонд эцсийн байлдаан болжээ. Манжийн эн хамглан хааны бодлогын бичигт тэмдэглэснээр Манж цэрэг газрын бартаг эзлэн 3 талаас нь бүслэн хааж үхэр буугаар галалсан байна. Ойрод цэрэг ухрахыг үлмэдэн үхэлдэн тулалдаж байх үеэр Манжийн жанжин Пянгу эмээлт ууланд хозорсон Галдангийн ард тал хөгшөд настан эхнэр хүүхдийн хөнөөх хорон санаа сэдсэн нь эцсийн хүчийн мохоосон хэрэг байжээ. Энэ тулалдаанд Галдан бошиг тааны хатан ануу бугын баг зүүсэн морин унан дайран орж хаан нөхрөн бүслэлтээс гаргаад өөрөө алтан амиан алдсан билээ. 100 модны тулаанд Баатар зайсан Булат хожуу нарын жанжид газар шорооныхон төлөө алтан амиан зориулсан байдгийг. Тэгвэл ер нь түүхийн үннийг гаргах бол түүхчдийн үүрэг одоо тэгээд нийгмийн зүтгэлтнүүдийн үүрэг их олон үүрэг байна. Зөв гаргах. Юуийг яг олж баримтаар нь. Өнөөдөр Монгол улс бол нэгдмэл улс. Угсаатуудад өвөрмөц түүх болон соёл зан үйрийн өвөрмөц юм байна. Тэр нь бол тэр соёл түүх гэдэг утгаасаа хандж болохоос биш тэнд байж байгаа юмнуудыг өнөөдөр авч түүх туршлагын тэмдэглэх гэж байгаа бол өнөөдрийнхээ Монголын нэгдмэл тэр том бүхэлдэг зүйлийг задлах утгаар биш. Тэр үн сэвсүүлэх утгаар биш.
тэрийг бэхжүүлэх үүднээс асуудалд хандах ёстой. Галдан бошигт бид түүхэнд бол их олон талаас үнэлж байна. Өнөөдөр бол дэлхийд галдан бошигтын тухай хийгдсэн судалгаа маш их байна. За Монголд гарсан өгүүлэл илтгэлээс илүүтэй хэлийн гадна талд Япон, Хятад, Герман, Орос зэрэг орнуудад хийгдсэн судалгаа их байна. За тэр судалгааныхаа цар хүрээгээр харах юм бол галдан бошигтыг бол түүхчид нэлээд өндөр үнэлж байна. Монгол үндэсний дотроос төрсэн нэрт түүхэн хүмүүсийн дотроос ингэж олон талаараа судлагдж байгаа хүн бол ховор байдаг. За галдан бошигтоор бүр нэгэн сэдвт зохиол буюу докторийн хэмжээний сэдвээ хамгаалалт хийсэн хүн бол гадаад дотоодод 5 байна. Тэгэхээр галдан бошигтай бол Монгол улсын тусгаар тогтнол өдгөөгийн бүрэрэгт байдлыг авчирсан тийм түүхэн гавьяат хүмүүсийн нэг бол зүй ёсоор муу юм аа. Энэ Монгол улсыг тууруу тусгаар эрх чөлөөтэй өрөн бүтэн байдлын төлөө эцэг хүртэл тэмцэж явсан ийм түүхт хүмүүсийн нэг бол яа харахгүй галдан бошигт байгаамаа. Энэ өнгөрсөн түүхээс сайнын үнэн зөвийг бодитоор нь бий болгож хойч үед энэ үнэн түүхийг үлдээх чухал байгаа. Ингээд Ховд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн гурал застрын зүгээс шийдвэр гарч галдан бошигтны үндэсний 370 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэхээр бэлтгэл ажлаа өргөн хүрээнд хийж байна. Галдан бошигтын үндэсний 370 жилийн ойг баруун бүсийн их урд даншиг наадамтай хамтдсан энэ 7 дугаар сарын 24-өөс 27-ны хооронд тэмдэглэх юм аа. Тэгэхээр бид нар зөвхөн энэ хааны даншиг наадмаа сайхан баяр наадам болгоод өнгөрөөхөөс илүүтэй энэ их ойнуудаа огтаад энэ түүхэн хүнийхээ гавьяа зүтгэлийг мөнгөчүүлэх за мөн их хааныхаа энэ баяр наадмаа огтааж бүтээлч олон ажлуудыг хийхээр зориг шулуудан олон номынхаа санал дэмжлэгийг аван ажиллаж байна. Бид бүтээлч олон ажил хийхээс гадна олон бүтээлүүдийг төөрөмжүүлдэхээр Монголын урлаг соёлын сорн болсон олон сайхан чадaltaй уран бүтээлч ирж орон нутагт ажиллаж хийж бүтээж байна. Мөн галдан бошигтааныхаа нэрээр Ховд аймгийн дээд шагналыг нэрлэхээр болж энэ шагналыг цоо шинээр бий болгож байна. Мөн галдан бошигтааны судлалын чиглэлээр олон улсын эрдэмтдийн хурлыг зохион байгуулагч байна. Нэлээд хэдэн ном бүтээл төөрөж гаргаж байна. Галдан бошигтааны хэлж байсан миний нутгийн газар шорооноос бурхан гуйсан ч битээ өгөө гэж хэлж ирсэн үг өнөөдөр хүртэл Монгол түмний хүн болгоны зүрх сэтгэл тоногссон ийм сайхан үг үйл хэрэг болж явж байна гэж итгэлд өгс байна. Ингээд Ховд аймгийнхаа нийт ард иргэдтэй болон Монгол түмэнд галдан бошигтааны үндэсний 370 жилийн мэндийг өргөн дэвшүүлье. Галдан бошигт хаан цөөхөн цэргийн хамт нутгаан тэмцэн явж өнөөгийн Говьолтай аймгийн Тонхил сумын нутаг Атс амтай хэмээх газар 54 сүүдэр дээрэн аргын 1697 онд тэнгэрт хайлжээ. Миний Монголын газар шорооноос охин гойсон ч бүг